Сайн байцгаана уу хүүхдүүд? За суцгаа. За бүгдээрээ өмнөх хичээлээ сэргэн саны. Өмнөх хичээл дээр бид нар юу үзлээ? Координатын автхаа гэж юу вэ гэдгийг үзсэн тийм ээ. За тэгвэл энэ палан зургийг харъя бүгдээрээ. Барнат аймгийн маань зургийн хэсгээс нь. Шинэ үжил зохицолбор сургууль маань координатын автхаан аль мөчид байна вэ? Оо сайн байна. 3 дугаар мөчид шинэ үжил зохицолбор сургууль маань энэ палан зурган дээр бол харагдаж байна тийм ээ. За сайн байна. За эдгээр өмнө бид нар энийг бол үзчихсэн байгаа. За өнөөдрийн хичээл сар өдрөө тавиараа хүүхдүүдээ. Сар өдрөө тавиад дэш үнцэгт координатынхаа хавтгай дээр дараах цэгүүдийг тэмдэглэ. Координатын автгай зурхтаа гарчиг тавих зайгаа үлдээгээрэй. Гарчиг тавих зайгаа үлдээгээд дэвтэр дээрээ дараах цэгүүдийг тэмдэглээрэй. Дэвтэр дээрээ за өмнөх хичээлээ бүгдээрээ баттгая. За бэлэн болсон бол дохоогоо ашиглаарай хүүхдүүд. Тэгш өнцөгт координатынхаа автгайг зураад хиний цэг Д цэг байна тий. Тэг 4 гэсэн координатыг тэмдэглээрэй. Бүх цэгүүдэд тэмдэглээд Д, Е, К, дараагийн цэг А. За хурдан тэмдэглээрэй. За одоох. За тэмдэглэсэн цэгээ нар зөв тойруулаад холбоорой. Нар зөв тойруулаад холбоход хэн гэдэг хүний нэр үсэж байна. Тэр нэрийг цагаан самбараа ашиглаж цагаан самбар дээрээ бичээд дээш нь өргөөрэй. За багаараа зэрэг хийгээрэй. Багийнхандаа хамт багтаа туслаарай хүүхдүүд. Багийнхандаа туслаарай. Болцсноо. Бусад танаа багийн хүүхдүүд дуусноо. За дээшээ өргөрөө цагаан самбараа. За дээшээ өргөрөө. Багийнхаа хүүхдүүдийг тэг ардлалт нь бичиж. Биччихгүй. За гол 3 дугаар баг. За дэш өргөрөө. Оо сайн байна. Маш сайн байна. За болгоч. За бид нар цэгүүдээ дисторолон холбох зарчмыг бол өмнө үзчихсэн байгаа. Тийм ээ? За эхний цэг Д цэг тэмдэглэсэн байгаа. За дараа нь Е цэг гээд бүгд цэгүүдээ координатын автгай дээр холбосон байх ёстой.
За холбогт маань юу үсв? Нар тойруулан нараа зөв тойруулан үсээрэй гэсэн. 6 онцгт өшөө юу гэж хэлж болох вэ? Хэлээд байгаарай. Усэг өшөө. Үсэг 6 онцгт. Хүний нэр бүтэж гин өшөө. 6 онцгт гэдэг нь юу вэ? Дүрс. Сайн байна, дүрс. За одоо бүгдээрээ гарчгаа тавья. За дүрс байгуулах гэдэг хичээл авах гээд байна шүү дээ. За тэгвэл юуг ашиглаж дүрс байгуулах вэ бүгдээрээ? Координат цэгээ ашиглаад зөв маш сайн байна. За гарчиг тавиарай. Координат ашиглан цэг буюу координат ашиглан дүрс буюу зураг зурах. Дүрс буюу зураг зурах. За өнөөдрийн хичээлээрээ бүгдээрээ координатаа ашиглаад дүрс буюу зураг зурах нэ. За баг бүрт даалгавар. Хараатай биш. Тийг болоогүй шүү хөөтөө. За харин. За тэнийг нэгэ авчихгаа. Болно. За 6 даалгавар байгаа. Өөрөөр хэлбэл хүүхэд бүрт нэг даалгавар. За харин багш нь нэг ийм даалгавар байна. Багш нь байгаа энэ даалгаврыг бүгдээрээ хамтдаа дэвтэр дээрээ хийцгээе эхлээд. Координатын хавтаагаа зурж байгаараа хүүхдүүдээ. За энэ даалгаврыг бүгдээрээ хамтдаа эцгээе. Та бүгд координатын автогаагаар зурсан байгаа хаа. За нэгдүгээр цэгээ хамтдаа тэмдэглэе. Нэгдүгээр цэгийн координат 2 5 гэж байна. За зэрэг тэмдэглээрэй. Абсцисс тэнглэгээс 1 гэсэн цэгийг авлаа. Ординат тэнглэг рүү 5 гэсэн цэг. За өөрөөр хэлбэл нэгдүгээр цэг маань энэ тэмдэглэгдлээ. Тэмдэглэсэн өгдөө да? За дараагийн цэгийг тэмдэглэе. Хоёрдугаар цэг маань 1 5 гэсэн координаттай. Бүх цэгээ эхлээ координаттай дээр тэмдэглэтгэе. Хоёрдугаар цэг нь яна. За багш нь буруу тэмдэглэсэн биш. 1 5 гэдэг маань хэддүгээр цэг үлээ? Хоёрдугаар цэг. За энийг 2 болгоорой. 2 5 гэсэн координаттай цэг. Нэгдүгээр цэг. За дараагийнх нь 4 9 гэсэн координаттай цэг. 4 9 гэсэн координаттай цэгээ тэмдэглээрэй. 4 өшөө дэшээ зурх нь тэ. За дараагийн цэг 3 5 гэсэн координаттай цэг.
За тэмдэглээрэй. X нь 3 байхад Y нь 5. Тавдугаар цэг 5 7 гэсэн координаттай. Амжиж гэнэ өгдөг да? 5 7. Зурдугаар цэг 4 5 гэсэн координаттай. За дараагийн цэг 5 3 гэсэн координаттай. 5 3. За энэ дөө 7-дугаар цэг. За сүүлийн цэг буюу 8-дугаар цэг маань 4 1 гэсэн координаттай. Энд тэмдэглэх үү? 8-дугаар цэг. За 8-дугаар цэг. За бүх цэгүүдийн координатын хавтгай дээр тэмдэглэчихлээ. За анхаарах зүйл цэгүүдийн холбохдоо тэр өгөгдсөн дараалал холбох ёстой. Өөрөөр хэлбэл 2-дугаар цэгийг дараа 0 цэгтэй холбох гинэ үү? 3 руу холбох гэж байна. 2-дугаар цэг энд байна. 3-дугаар цэг рүү холбох гэхээр яах ёстой лээ? 3 руу шулуун татах ёстой тийм ээ? Оо зөв 3-дугаар цэг рүү холбочлоо. 3-аас хаашаа холбох гинэ үү? 4 рүү. 4-дугаар цэг хаана вэ? За холбочлоо. За 8 руу холбоод яваарай. Холбоод яваарай. За дараа 8-аас 2 руу. За холбочлоо. Дахиад дараагийн цэгийг эхлэхдээ дараагийн мөрөнд дээ дараагийн цэгийг эхлэхдээ шинээр тэмдэглээ дахиж холбоно гэсэн үг байна. За 4-р цэгээс 4 энэ байна тийм ээ. 4-р цэгээс хааш холболоо? 5 руу. За холбоорой. 5 руу. 5-аас хаашаа холбоно гэж байна? 6 руу. За 6 руугаа холбоорой. 6-аас 7 руу. За холбоорой. 7-аас 4 руу. За энэ юу үсвэ? Заагас үслээ. Бид нар заагас гэдэг дүрсийг координатын хавтгай дээр зурчихлаа шүү дээ тийм ээ. За тэгэхээр та нарт өгсөн даалгавар дээр мөн адил ямар нэгэн дүрсүүд байгаа. Өөрсдөө координатынхаа хавтгай дээр бэлэн өгчихсэн энэ хавтгайгаа ашиглаарай. Бэлэн өгсөн хавтгайгаа ашиглаад энэ дээрээ шууд зураарай. За хавтгайгаа ашиглаад за алийг сонгож авч болно. 6 даалгавар байгаа. 6 даалгаврынхаа алийг ч хийж болно. Асуух зүйлэл би бинээсээ асууж болно. Даалгавраа хийхдээ анхаарах нь цэгийг зөв тэмдэглэхгүй болгоо хийх байгаа дүрс маань буруу гарч болчихгүй байх тийм ээ. За дараагийнхаа даалгавар руу болцсон байна. Одоо ишинэ. Болно. За зурсан зураг будаарай. Зөв цэвэрхэн дээр нэ.
Усан 6 будаарай. Багийнхандаа тусалж болно. Хамаагүй дуртай өнгөөрөө өнгө оруулаад урсдаа дуртай өнгөөрөө будаарай. Сайн байна, сайн байна. Багийнхандаа туслаарай. Яасан гинэ? Зүгээр тахцуулаад цааш нь дараалаар нь холбоод байна. Оо. Ки холбоолээ. Юу асуусан бэ? 3 12 руу тий буцаал явж байна. Зөв. Холбох зааврынхаа дагуу холбоороо маш сайн байна. Зөв. Сайн байна. Дараагийн төслөө. За. Окей. За, уг дүрсээ будаарай. Сайн байна. Багийнхандаа тусалж болно. Хамтдаа хийж болно. Багийнхан ч бусдын дуусааг бол зөв маш зөв сайн байна. Багийнхандаа туслаарай. За өөрийнхөө дүрсийг байгуулаад дууссан хүмүүс бусдаа туслаарай. Болно. Бусдаа туслаад будахын хүртэл тусаж болно шүү дээ. Аль үлээ энийг хийж байгаа лөө. Эдгээр цэгээ тэмдэглээд яг энэ зааврын дагуу бол биш. Нэгдүгээр цэг ч айлээ. Нэгдүгээр цэг нэг шаа. За ари хасах 4 хасах 3. Хасах 4 хасах 3 гэж байгаа. Энэ үнэтэй. Одоо нэгийг 2 дугаар цэг рүү оолох гэсэн шүү дээ. 2 дугаар цэг чинь тийг байхад 7. X-н тийг байхад Y-ийн 7 гэхээр хаана хааш явах вэ? Y тэнглэгч энд байгаа тий? Нэмэх 7 энэ үү? Энд байх гэсэн биш. За багаараа дуусах нь. Оо. Тэвштэй болж штэ. Энд холболт нь ягаа ишүүлж. За үүсэн дүрсээ зурч гоцчих болно. Тэгээд ингэж дуусаагүй байна. За холбоод будаарай. За баг бүрээс дүрс нэгийг авсан сурагчид гарч ирээрэй. Дүрс нэгийг авсан сурагчид. Дүрс нэгийг заагаад. Нэгдүгээр ширээ.
За барьж байгаа. Гараад байгаа. Дүрс 1. За дөрөвдүгээр баг. Дөрөвдүгээр багаас 1-ийг авсан сурагч. 5 страталаар зогсож. За 1 2 3 4. 1-р баг те. За нанаа зогсож. 2-р агуу. За. За дүрс 1. 4-р багийнхан. За зогсож. Барай зогсож. За нааш наруулаарай. За зүгээр барьж. За хүүхдүүдээ түр нааш анхаараарай. За 1-р дүрс. 1-р дүрс маань юу өсөх байсан бэ нэ? 5 шүү. За энэ 5 дүрс 5 хүүхдүүдээс маань аль багууд нь 5 шугаа бүтээж чадсан байна. Батуулаа. За уушаа нэг алхач. Маш сайн байна. Бүгд 5 шуу ижилхэн үсэн байна. 5 шуугаа өөртөө өөрийнхөө өнгөөр буцсан юм байна, тийм ээ? 5 шуу яг ногоон өнгөөр буцсан юм? Ногоон ч байгалийн өтөө зохицуулаад. За яагаад ийм олон өнгөөр буцсан юм? Олон шүүдээ. Олон шүүдээ болохоор олон өнгөөр буцсан юм байна. За маш сайхан санаа. За 5 шууг яагаад олон өнгөөр буцсан юм? Хөсгөлийн улаан маш сайн байна. За бусад нөгөө хоёр багийнх нь ингэж зурх байсан байна. Хараад аваарай. 5 шүү хийсэн үү? За сурч. За баяр хүргэе. Сайн байна. За нэг асуулт асууя. 2-р баг өөрийнхөө баг Декарт гэдэг нэрийг өгчээ. Декарт гэж яагаад Декарт гэж өгсөн юм бэ? Зөв, сайн байна. Энэ мэдээллийг хаанаас авсан бэ? Олсон, сайн байна, маш сайн байна. За Декарт гэдэг эрдэмтэн байна. За энэ хүн байна. Декарт гэдэг хүн Францын математикч байна. Францын энэ Декарт гэдэг хүн маань анх координатын системийг маань математикийн шинжилгээ ухаанд анх оруулж ирсэн хүн байна. Тиймээс координатын хавтгай буюу координатын системийг маань Декартын координатын систем гэж нэрлэдэг байна шүү дээ хүүхдүүд. За одоо дүрс 2-р дүрсийг авсан сурагчид. Дүрс 2. За гарч ирээрэй. За бараарай. За харагч чинь хүүхдүүд ээ? Юу өссөн бэ? Наач өссөн байна. За барьж байгаарай. Канаанд улсын юм шиг адилхан харагдаж байна уу? За аль нь өөр вэ? Аль нь өөр вэ? Аль дүрс өөр вэ? Гаван цэцгийн дүрс өөр вэ, тийм ээ? За эможигийнх юу нь өөр вэ? Хişin өөр нөө. Дэлгэр маяг бас өөр болсон байна тий. За адилхан дүрстэй хүмүүс байна уу? За уушаа нэг алхач. Зөв. За энэ хоёр хүүхэд маань өөрөлдвөл энэ хоёр суугч маань дүрсээ зөв байгуулсан байна гэсэн үг байна. Маш сайн байна. За энэ хоёр дөрөв дүрсээ харуулаарай. Ийм дүрс үсэх ёстой байсан байна. За сууч. За баяр хүргэе. Маш сайн байна. За 3-р баг. 3-р дүрс. Дүрс 3. Дүрс байна. Дүрс 3. 6 дүрс гарах хэрэгтэй тийм ээ. За 3-р дүрс. Дүрс. За түр байж байгаа харахгүй. Зэрэг гаргаж. Гаргаа. 3-р дүрс. Шо, гараад. Сайн байна. Шо. Танаа багаас 5-р багаас 5-р багаас бидээ тусалж болно. Нэгдүгээр баг 2 3 4 за 5 дугаар баг. Тэгээ тэмдэглээ л байна уу?
Яагаад иштрэгчч вэ? Харах яаж чадаагүй байна уу? Багийнхнаасаа тусалж аваа. За нэг баг маань хараахан тэгээд тэмдэглэж дуусаагүй байна. За харуулаарай хүүхдүүд. Харъя. За. Юу үсэн бэ? Ишээ харуулаарай хүүхдүүд. Хулган гин. За яг адилхан дүрсээ зурсан хинийх байна? Хэрлэнгийнх. Чимбай. Зураас. Тийм байна. За. Аха. За энэ дээр нэг жоохон алдаа гаргацсан байна уу, тий? За, чинийх. Оо, яг зөв. За, өөрөөр хэлбэл хэрлэн сугар үлэг хоёр маань зөв зурсан байна дүрсээ. За, энэ нэг зураасан дээр л энэ цэг дээр л алдаа хийжтэй наадах нэг холбоолцсон дээр. За, бүгдээрээ хүүхдүүдээ сурагчтай баяр хүргээрэй. За, сайн байна. Өстой сайн байна. Маш сайн байна. За, суугаарай. За, дараагийн дүрс. За, дүрс дөрөв хийсэн хүүхдүүд. Дүрс дөрөв. За, гараарай. Зүгээр гараад ир. Маш сайн байна. За, ошоо. Бусад багаас 5 дугаар багаас 5 яасан бэ? 5 4 дугаар багаас гараад ирээрэй хүүхдүүдээ болсон. Дутууч хийсэн хамаагүй заавал гараад ир. За, харъя. Хэрвээ цэгээ зөв тэмдэглээд зөв дарааллын дагуу холбох юм бол яг адилхан дүрсүүд үүсэх ёстой. За, дэлгээрэй. За, энэ 5 дүрсээс хинийх нь адилхан байна вэ? Адилхан дүрс байна уу? Байхгүй байна. Бүгд өөр байна уу? За, тэгвэл аль нь зөв дүрс юм болоо? Хоццэг маш зөв сайн байна. Хоццэг зөв зурсан байна. За, баярлалаа хүүхдээ. Өстой сайн байна. За, бусдын. За, сууч. Бусдын гэртээ очиод дахиад зурнаа. Наатаа байлгаж байгаарай. За ёо. За, дараагийн дүрс. Цацсан уу? Оо, сайн байна. Сайн байна. За, 5 дугаар дүрс. 5 дугаар дүрсийг гарч ирээрэй. Сайн байна. За, хүүхдүүдрээ харуулаарай. Машин үсэн байна. За, адилхан дүрс ээ нөө. Бэмсүрэн Бэминж хоёрын ижилхэн болсон байна гэн. За, харъя биш үү? Арай өөр юм шиг. Инфлагийн хараа уран тий. Ер нь төстэй юм байна. Хэрвээ за тийм байна. Энэ хоёр арай болоогүй юм байна тий. За, Бэмсүрэн Бэминж хоёртой бүгдээ баяр хүргэе. Маш сайн байна. Тэгээ авахгүй зөв зурсан байна. За, 6 дугаар дүрс гараад ир. За, 5 дүрс байна. Будгаа тодор буцсан учраас энэ зураас нь харагдахгүй байгаа юм байна тийм ээ. Тэрнээс биш бүгд адилхан зурсан байна шүү дээ. Маш сайн байна шүү дээ. Маш сайн байна. Үнэхээр сайн байна. Бүгдийн баяр хүргэе. Үнэхээр гайхалтай маш сайн байна. За энэ даалгаврыг хийхэд за хүүхдүүд энэ даалгаврыг хийхэд зарим нь яагаад дүрсээ маш сайхан зөв зураад зарим нь яагаад зурч чадахгүй асуудал үүсч вэ? Юу бодож байна? Тэгээ буруу тэмдэглэснээс болсон шүү. Буруу зурсан буюу холбосон гэсэн үг үү? Бас хамдарсан гэж байна. За өөр ямар шалтгаан байж болох вэ? Удаан хийсэн бас шалтгаан байж болох юм байна. Яагаад тэгээ буруу тэмдэглээ?
За тэгвэл сандрахгүйгээр дараагийнхаа даалгаврыг хийцгээе шүү. За дахиад анхааруулхад цэгээ тэмдэглэхдээ зөв тэмдэглэхгүй бол нөгөө үүсгэж байгаа дүрсэн маань бол буруу үүсэх боломжтой юм байна, тийм ээ? Цэгээ зөв тэмдэглэн дараагийнх нь анхаарах юм холболтоо зөв хийх ёстой. За дараагийн даалгавар. За багаараа хамтраад хийнэ. Багаараа хамтраад энэ хавтгаа дээрээ шүү. За ёо. За энэ бол адилхан байгаа яах вэ? Нэг нь юугаар бариад. Материал нь бол адилхан байгаа. Багаараа хамтраад дараах онцгийг таана. Энэ дээрээ гэрээ зөвхөн. Яа нацаа. За багаараа хамтрах учраас маш хурдан багаараа хамтраад дараах онцгийг таагаад түүнийг зургаар үзүүлэх ёстой байгаа. За маш хурдан цэгээ тэмдэглээд нэг нь хэлж өгөө тэмдэглээд холбоод цэгээ зураарай. Цэгээ тэмдэглээд зургаа зураарай. Зургаа зураарай. Би билдэр томтож, бяцхан хулганаас айдаг. Номхон дүлгөөн зантайч, нарийн урд хошуутай тэр юу вэ? Зургаар хариугаа илэрхийлэх ёстой бүгдээрээ. Зургаар болон дараа нэрийн. За хэлж өгөөд нэг нь хамтдаа хянаад шууд толбоод явуулъя. Хэлж өгөөд юм бич нэ. Тий шууд хэлж өгөөд холбоорой. Сайн байна. Зөв сайн байна. Шууд холбоорой. Дахиад салгаад эндээс эргэх юм уу? Үгүй шууд толгой залгуулаад толборой. За цэгээ таслахгүй шууд залгуулаад толборой өгдөө. Шууд залгуулаад өргөжлүүлээд холбоо яв. Холбох цэг гэж өгөөг байгаад. Шууд залгуулаад холбоо яв шүү өгдөө. Таслахгүй. Нэг цэгээс нөгөө цэг рүү дамжуулаад холбоотой. 19 шүү дээ чи нөгөө.
За бэлэн болсон баг гарч ирээрэй. Түрсэн түр нуугаад. Маш сайн байна. 4-р баг 5-р баг дууслаа. За зогсож байгаарай. Түр харуулахгүй байж байгаа. За. 4-р баг 5-р баг. За бус нь гарч ирээ. 1-р баг, 2-р баг, 3-р баг. Алаарай багш. Оо зөө. Заамсан. Энэ шивж байгаа. За, та хоёр хатлах мань харъя. Хатлах мань тий. Энэ хооронд юу яаж ах юм уу? За на тодруулчихъя тий. Танах нэгдүгээр цэг дээр яваад байгаа. За. Танах хаана явж байгаа юм дөрөв. Гуравдугаар баг дуусч байна. За 6 5 зурсан уу? За яг хоёргүй болно. За ер нь бүгд дууссан юм байна шүү дээ. Нэг 8.5. Нэг гэцэг тасаад байгаа ч. За гараад ир. Тусна танах 4-9. За бүгд гараад ирээд болсоо хөгтөд яа. За 1-р баг. Ихмээ гараад ир. Гараад ирэхээс. За. Зүгээр гараад ир. За. Хин аль багтай байна. За 3-р баг. За дүрсээ харуулаарай. Ансууны хариу юу вэ? Оо би бэлдэр томтойч те бяцхан хулнаас айдаг номхон дулгоон залтайч нарийн урд хошуутай цаан байх нэ. За заан зүр чадвуу? Чадсан. 5-р баг 4-р баг чадсан байна. За 2-р баг алаарай багшин наашаад 2-р баг алдаа хийсэн байна тийм ээ. За 3-р баг зүг байна. Хаана? За маш сайн байна. Ансууныхаа хариуг бид нар 6-аар болон үгээр ямар дүрс байсныг нь олчлоо шүү дээ. Маш сайн байна. За баяр хүргэе. За өөртөө маш хурднаар дэвтэр дээрээ дурын цифрыг зураарай. Дурын цифрыг маш хурдан. Хэлбэрнаар дурын цифрээ зураарай. Дурын цифр буюу тоо, тий? Өөрөлдөл тоо гэсэн үг байна. Хэдий ч хамаагүй. Дурын тоо зураад тоо зурсноо. Ямар ч хамаагүй дурын тоо. Координат авах гэдэг шүү. Координатыг авах гэдэг. За, одоо тэр зурсан цифрийнхээ координатыг нь олоорой. Зурсан цифрийнхээ зурсан тооныхоо координатыг нь олоорой. Зурсан зургийнхаа координатыг нь олоорой. Координатыг авах дээр дурын тоо зур. Маш хэлбэрхнаар чи ямар тоо зурмаар байна? Түүнийгээ зур. Юу зурхыг хүсэж чинь түүнийгээ хий. За тэр зурсан зургийнхаа координатыг нь бичээрэй. Хэдүүлээ болохоор өмнө нь болохоор координат өгсөн байхад үс байгуулад исэн шүү дээ. Одоо өөрсдөө зураг зураад координатыг нь олъё. За баггүй. За албач хараа. Оо сайн байна. Энэ юу хэдийн тоо вэ? Ром 5. Ромбор гэсэн юм уу? 5-ын тоо. Мөн үсэг шиг харагдаж байна те чинийх. Сайн байна. Координат нь зөв байна. За авшоо.
За. Ууя бүгд. Тий, таад явж байгаа юм уу? Зүгээр хамаагүй. За. Хамаагүй юу ч зурж болно шүү дээ. Чи тоо цифр мэдэн шүү дээ. Хүнийгээ холбоод дүрсийн үсэг. Эсвэл дүрсийн үсгээ дараа нь координат нь энэ дээ. Нэгийн тоо координат нь. Зөв. Тэг. Энд байгаа юм уу? Сайн байна. Шүү. За, хаана? За, багаараа дуусгаараа. Бас оромтой юу? Дөрийн тоо. За. Дарамт дөрийн. Тэг хасах 2. Зөв байна. Сайн байна. Хана багийн хэдэн үнэтэй байна? 4 үнэтэй байна. 15 2 цифр болсон юм уу? Маш сайн байна штэ. 15. Координат нь зүгээр ингээд энийг нь гэж байгаа. За. Эхлээд 10 яс юм уу те? За сайн байна. За энэ хэдийн тоо юм бэ? Энэ юу? Уралчин тоо илүү. Тоо үсгэн штэ те? Цифр буюу тоо үсгэн. За уур. Энэ ямар тоо вэ? Тоо гэлөө гурвалжин гэлөө. Тоо үсэг. Тоо. За энэ бол өгч чинь энэ ямар тоо вэ? Тоо 5-ын тоог болж байна. Координатыг олчих юм бол те. За сайн байна. Шүү. Энэ ямар тоо вэ? 5-ын тоо тэгээ нэг нь. Ингэж 5-ын тоо үсгээд байна уу те? Надад 6-ын тоо шиг харагдаад байна шүү дээ. Ингээ битүү. Гэсэн энэ холбоогүй юм уу? Нэг энэ хоёрыг үсгсэн юм уу? За нэг байхад 2, тэг байхад 3, нэгийн тоогийн координат хэлсэн юм байна тийм ээ? Сайн байна. За маш сайн байна. Өнөөдөр маш сайн орлоо. Ром 2-ын тоо болж штэ. Болно. Ром 2-ын тоо. За мөн дармал. Зөв маш сайн байна. Багштай харуулчаарай. За ингэсэн чи ямар тоо юм бэ? Бас орон бар хийсэн аа. За. Нандаа уянах. 2-ын тоо. За. Хэлээрэй. 3-ын тоо. Хэлээрэй. 1-ийн тоо. Координатын хажуу талдаа бичсэн үү? Байхгүй байна. За хурдан бичээрэй. Маш сайн байна. За бүгдээрээ. За болсон уу бүгдээ? Болж штэ. Одоо харин яг зөв цифр тоо үсчлээ штэ. Түрүүн болохоор дүрс 300 дүрс үссэн байсан тийм ээ? 0 3. Зөв координат нь хаана? Одоо 3-ын 1 чинь үү? Маш сайн байна. За. 3-ын тоо. Их гоё 3-ын тоо хийсэн байх шүү. Сайн байна. Их чин хэдийн тоо? 6-ын тоо. За. Координатын дуусгаарай. За, одоо бүгдээрээ хичээлээ дүгнэе. Өнөөдрийн хичээлээр бүгдээрээ юу хийж байгаа вэ? За. Координатыг ашиглан зураг зурж олдыг үзсэн. За. Координатыг ашиглаад цэгүүдийг бас ашиглаж зураг зурж олдыг. За. Чөлөөтэй хэлж болно. Хэрвээ нөгөө муухай зурдаг бол координатыг ашиглаад тэгээд гоё зурж. Гоё зурж болно. За. Зөв маш сайн байна. Зүгээр. Янз янзын үрсэж өөрөө сэтгэсэн юм бол координатыг хадгалаад байгуулж болно. Маш зөв, маш сайн байна. Өөртөө зохиогоод ямар ч дүрсийг байгуулж болох нь шүү дээ, тийм ээ? Тийм. Юу зургийг хүсэж чинь түүнийгээ зураад координатыг нь олж болох юм нэ. За. Зөв. Өөрийнхөө насыг бас насыг үсгэж болно. За зөв. Болно. Дүрс цифр шүү. Зөв маш сайн байна. Өөрийнхөө нэрийг координат хатгаар дээр бичиж болох уу? Болно шүү дээ. Яага болохгүй. За. Нээсэн үнийг мэдэж авсан. За. За танаа ширээнээс шүү. Хэлэх юм байл хэлээрэй. өөрийнхөө итгэж байгаа зүйлээ зургаа бичиж үзүүлж зурж болох юм байна те. Маш зөв сайн байна. Өсөх тагийн хариу хүрэх зургаар илэрхийлж. Зургаар илэрхийлж болно. За. Координатыг хааш гэдэг нь янз янзын тоглоом тоглож болно.
Тоглоом жишээлбэл ямар тоглоом? Нөгөө тийг ашиглан ямар ойролцоо гол тэгээд Онгоц яг зөв онгоц буудах тоглоом тоглож болох нь те. Онгоцоо зурж хагаад онгоц буудах тоглоом зурж болох нэ гэж энэ зөв тоглоом тоглож болох нь бас сэтгэхүйг хөгжүүлж гинэ. За тэндээс юу гэсэн бэ багшаа гэд отгүй. Отгүй хэлээрэй. Хэлээ зүгээр өөрөө бодож байгаа л. За яасан. тэгээд бодлого Яасан тэгээрээ? Огтолцсон цэгээр бодлого бодож болно. Маш сайн байна. За тэгвэл гэрийн даалгавар гэртээ энэ цаасан дээр зурсан зураг координатыг нь дэвтэрдээ тэмдэглээд зурсан зургийг хайчлаад дэвтэрдээ наагаарай. Өөр өөртөө авсан зургуудыг. За мөн 6 дүрс зурсан байгаа штэ. 6 дүрсээс чинь хэдэн амьтай хэдэн амьгүй вэ? 6 дүрсээс юу? Тийм. Амьтай дүрс зурсан уу? Амьгүй дүрс зурсан уу? Амьтай амьгүй ойлонгийн зурсан байна те. Жишээлбэл танаа баг хэдэн амьтай дүрс зурсан, хэдэн амьгүй дүрс зурав? Маш хурдан нэгтчих. Тэгсэн зурсан зургуудаа нийлүүлээд. За, танаа хэдийг зурч чадав? Амьтай 3, амьгүй 2-ыг 5-ыг зурч чадсан байна тийм ээ? Ааха. Зөв. Танах амьгүй 2 амьтай 4-ыг зурсан. Энэ юу лээ? Машин үсэг байгаа тийм гэхдээ. За, амьгүй 3. За, амьгүй ямар 3 дүрс байна? Цаад бишрээ. За. Машин. Наавч гэсэн 3 дүрсээ дурсан. За, амьтай дүрсээр ямар дүрс? За. Хулган. Цоохоо. Бас юу вэ? Нохоо зурсан тийм ээ. За, тэгвэл бид нар зурсан зураг амьтай амьгүйгээр нь ялгачлаа. Гэрийн даалгавар өөрийнхөө дуртай амтангаа координатын хатгаа дээр маш сайхнаар зураад мөн будаад цэгийнх нь координатыг тэмдэглээд ирээрэй. За, өнөөдрийн хичээлд итгэвтэй оролцсон та бүхэнд баярлалаа.